цэрэгчдийн зэрэглэлийн тэмцээнээс Монголын цэрэгчид хүрэл арслан цомхөрцсөн сайхан мэдээтэй өдөр байна. Сайн байцгаана хүмүүзэгчдээ Global мэдээний даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Шингэлээ дүүргийн 10 дугаар хорооны айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж байна. Монголын хамгийн анхны уран сайхны кино Монгол хүү тунгаахгүй Ice Global телевизээр гарна. Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол Шингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд энэ жил 5,000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж хийн түлш рүү шилжүүлэхээр болсон. Тэгвэл манай сурвалжлах баг энэхүү ажил ямар явцтай явж байгаа талаар Шингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд очиж газар дээрээс нь сурвалжллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийслэлийн Шингэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 5,000 өрхийг дулаалж хийн түлшин шилжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд энэ жил Шингэлтэй дүүрэгт 2,000 байшин 1,000 гаруй гэрээг дулаалж байна. Одоогийн байдлаар уг ажлын хүрээнд тус дүүргийн иргэдийн гэр байшингийн дулаалгыг иргэдийн оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. Энэ дулаалгыг бид нар одоо энэ 8 сараас ер нь бол эхлүүлсэн. Одоо явц маань баггүй одоо үргэлжилж байна. Тэгээд үндсэндээ бол цаг агаарын нөхцөл байдал одоо хүүтрхээс урьдч цас орохоос урьдч одоо дулаалж энэ ажлаа дуусгана гэсэн төлөвлөлтөд явж байна. Агаарын бохирдлыг бууруулах энэ ажлын хүрээнд Шингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд дулаалгын ажил эд үргэлжилж байна. Ингэхдээ айл өрхүүдийн амны суудсыг гал дэмждэггүй хөөсөнцөр ашиглан дулаалж байна. Мөн дүүргийн зүгээс эдгээр айл өрхүүдтэй хамтран байшингийн дулаан аллагдлыг бууруулж хийн алаалтын систем рүү шилжихэд давхар бэлдэж байна. Манай энэ дүүргээс тэгээд Шингэлтэй дүүргийн 3 хороонд хуваарлагдсан юуны төсөлд манайх гэр орон багтсан. Тэгээд энэ дулаалгыг 9 сарын 10-наас эхэлж хийгээд одоо энэ хөөсөн зэрэг дулаасан энэ маш сайхан таалагдж байна. Явандаа бол тэгээ хийн төлсөөр халаана гэсэн. Энэ нэг 10 сарын 10-наас эхэлэх хэсэг байна. Тэгээ энэнд маш их баярж байна. Манайх одоо энэ 10 хоногийн өмнө дулаалга хийлгэж гисэн. Тэгээд дулаалгаа ингээд хар замаас татаад утсан байгаа. Тус дүүргийн зүгээс энэ жилийн тухайд энэхүү ажлын үр дүнг тооцож үзээд дараа жил үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөжээ. Энэхүү дулаалгын ажлыг өнгөрсөн 8 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө дуусгахаар төлөвлөж байна. Жанчивдарж Баттарч, Евгений Павлов, Ice Global. Одоо харин өнөөдөр болсон бусад онцлог мэдээллүүдийг цөөн хормоор хүргэе. Нэр бүхий тариалангийн байгууллага өөрийн эзэмшлийн талбайд мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан байж болзошгүй байна. Энэ оны 9 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олзны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг Тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байна. Тухайн ургамал нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгцэц нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад оржээ. Хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг нь эрхлэх эрхийг хасаж 40-оос 200 сая хүртэлх төгрөгөөр торгодог байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар улсын хурлын гишүүн Инх баярыг томилох хэсгийг баасан гарагт хэлэлцэнэ. Ерөнхий сайд Зандан Шатар нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Инх баяр гишүүнийг хууль зүйн сайдаар томиллоо гэж мэдгдсэнийхээ дараа их хурлд танилцуулах хүсэлтэд улсын хурлын даргад өгсөн ч хэлэлцэх асуудлын тов дараалал нэгэнт гарсан тул хэлэлцэж чадалгүй хойшлуулжээ. Засгийн газрын тухай хуульд зааснаар гишүүнийг томилох болон чөлөөлөхдөө заавал улсын хурл ерөнхийлөгчид танилцуулдаг байна. Монголын хөрөнгийн бэржид Берс 4 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээж цанг зохилоо. Тус үнэт цаас нь 19.5% хүүтэй биржээр арилжааж байгаа хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна. Тус үнэт цаас нь 100,000 төгрөгийн нэрлсэн нэгж үн бүхий 290,000 ширхэг нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлжээ. Өнөөдрийн байдлаар төр зам тавих ажил үргэлжилж байна. Тодорхойлбол хурдны зам болон 1-р тойрог замын огтолцлын цэгт улаан шугам татж байна. Тус хурдны зам нь нийт 6 гинэ бүхий 32 км урт Баянзүрхийн товчоноос Баруун аймаг руу гарах аюулгүй тойрог хүртэл үргэлжлэх юм а. Хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Ханвуул, Сонгон хайрхан зэрэг 4 дүүргийн 132 нэгж талбар өртснөөс 22 нэгж талбарыг чөлөөлжээ. Үлдсэн нэгж талбартай зөвшөлдсөх ажил үргэлжилж байна.
Оросын албаны улсын Москва хотно болох бидний үе олон улсын хүүхдийн зохиолын дууны уралдаанд Дэлгэр баярын гом орлох Монгол улсаа төлөөлөн оролцох гэж байна. Түүний дуулалтыг энэ сарын 11-ний өдөр Оросын NTV сувгаар үзэж болох бөгөөд үзэгчдийн санал хураалтаар ялагчийг тодруулдаг учраас монголчууд бүгдээр санал өгөх эрхтэй. 16 орны 9-с 15 насны хүүхдүүд авьяас ур чадвараараа өрсөлдөж байгаа. Бидний үе уралдааныг Оросын албаны улсын ардын жүжигчин нэрт хөгжмийн зохиолч продюсер Игорь Крутоян Евровидение олон улсын уралдааны Орос хувилбар болгож зохион байгуулжээ. Орост Пушкины карт хүүхэд залууст соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлэх боломжийг олгоно. Тодорхойлбол 14-өөс 22 хүртэлх насны хүүхэд залуус энэхүү картаар соёл урлагийн аливаа үйл ажиллагаанд оролцох боломжтой. 2021 оноос энэхүү картаар дамжуулан 1140 удаагийн тоглолт бүхий 60 мянган тасалбар борлуулсан байна. Бродийн Лөр бүжгийн Эрдмийн театр Пушкины карт хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлэгч, соёл урлагийг түгээгч байгуулгаар шалгарчээ. Монгол киноны түүх ямар киноноос эхлэлтэйг та мэдэх үү? Монгол хүү киног тэртех 1936 онд зөвлөлтийн найруулагч Илья Трауберг хийж байсан түүхтэй юм байна. Энэхүү кино туудахгүй манай дэлгэцээр гарах гэж байна. 90 жилийн түүхтэй тус киног одоо болтол үзэгчид яагаад сонирхон үздгийг манай дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзээрэй. Монгол хүү энэ бол кино урлагийн эхлэл болсон хамгийн анхны Монголын уран сайхны кино юм. Тус кинонд тулаан, хайр, драм, түүхэн жанрыг нэгэн зэрэг харуулдгаараа онцлогтой юм а. Монгол хүү киноны автор Илья Трауберг болон тус киноны хувь заяа нь үйл явдлаасаач илүү гайхам. Кино удаан хугацаанд хориотой байсан бөгөөд найруулагчийн ач охин Дарья архиваас хуучин дүрсийг олж энэхүү гайхамшигт бүтээлийг үзэгчдийн хүртэл болгожээ. Ач охинтой хийсэн ярилцлага болон Монгол хүү киног үзэгч та манай телевизийн эфирээр цаг алдалгүй хүлээн авч үзээрэй. Маргааш буюу Мегмар гарагт Улаанбаатар хотод нэмэх 4 градусын дулаантай байна. Та бүхэн цаг агаартай тохируулан дулаан хувцлаарай. Лав гарагт шинэ мэдээллээр эргүүлцгээе.